Бүгд найрамдах Монгол Ард улсын баатар, хөдөлмөрийн баатар, бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Юмжаагийн Цэдэнбал. Маршал Юмжаагийн Цэдэнбал Монголын нам төрийг 40 гаруй жил удирдахдаа улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, Монгол улсын тусгаар тогтнох, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс болгоход өөрийн ухамсарт бүхий амьдрал, авьяас чадвар, оюун бэлгээ зориулсан хүн билээ. Маршал Юмжаагийн Цэдэнбал Монгол түмний бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, хүн ардаа соёлжуулахад ихээхэн хүчин зүтгэл гаргасан. 1950-аад оны дундуур монголчууд бүгд бичиг үсэгтэй болж, бага дунд тусгай мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшүүлэх, боловсролын цогц систем тогтоож, Монгол орн төрөл бүрийн мэргэжлийн, инженер техникийн ажилчид, мэргэжилтийн ажилчид, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, дэлхийд нэртэй эрдэмтэд төрөнгөрчээ. 1940 онд 750 мянган байсан Монгол улсын хүн ам 1980 он гэхэд 2 саяд хүрч хүн ардын эрүүл мэндийн чанар дээшлэн дундаж насталт өссөн явдал нь дэлхийд дахин гайхалтай хэмжилт болж байна. Түүнчлэн улс ардын аж ахуйн өөрийн орны хэрэгцээг дотооддоо хангахын тулд мад аж ахуйн бүтээгдэхүүнийг бүр ашиглах, мал сүргийг өсгөн үржүүлэх, төлөвлөгөөт зорилтыг бүрэн ханган биелүүлэх, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүдийг байгуулан хөгжүүлэх арга хэмжээд авч байна. Спорт, соёл урлагийг хөгжүүлэн урамшуулж, дахин чой болсон эрдэнэт, хөтөл, багнуур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг байгуулан 1980 он гэхэд 94 улс орнтой дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагын гишүүн орн болгож ирсэн байна. Юмжаагийн Цэдэнбалын энэхүү хавьяаг Монгол төр өндрөөр үнэлж 1961 онд бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар, 1966 онд улсын баатар, 1979 онд бүгд найрамдах Монгол Ард улсын маршал цол олжээ. Хүний хавьяаг мөнгөчүүлэн Ус аймгийн удаан гомдлын төлөвлөлтөд төрсөн нутаг Ус аймгийн давс сумд хөшөө дурсалтыг нь босгосон байдаг. Одоо том бүхнийг мэдээ. Юм бүхний тухай цэгмэн бодог. Юм болгонд ухамсартай оролцож байгаа цагтл төр хүчтэй байдаг. Хувь аймгийн 100-ны түүхийг бүтээлдсэн эрхэм хүмүүсээ алдаршуулъя. Санаачлагч Хувь аймгийн засаг даргын тамгын газар. Хувь аймгийн 100 жилийн хойд зориулан бүтээв.